Сайн байцгаана манайхаа. Та бүхэндээ энэ сайхан өглөөний мэндийг хүргье. За өнөөдрийнхөө сэтгэл санааны хичээлээр хэдүүлээ. Урт хугацааны стрессээс өөрийгөө хэрхэн ангижруулах вэ? Ийм бодит хэд хэдэн аргачлалын талаар мэдэж авъя. Тэгээ энэ ярих байгаа та бүхэндээ хуваалцаж байгаа аргачлалуудаа би одоо ч хэрэгэлдэг. Тийм учраас сэтгэлдээ ямар нэгэн тээсэн гомдол хүн болон үйл явдалтай холбоотой ямар нэгэн тийхгүйгээр амьдрч болох юм билээ. За тэгэхээр сэтгэл санааны хичээл дээр ерөнхийдөө энэ урт хугацааны стрессийн шалтгаан яг юу гэдгийг хэдүүлээ мэдэж авсан байгаа. Үндсэндээ бидний урт хугацааны стресст оруулаад байгаа зүйл маань хоёр хүчин зүйлээс шалтгаалдаг. Нэгдүгээрт нь хэн нэгэн хүн байдаг. Хоёрдугаарт нь ямар нэгэн үйл явдлаас шалтгаалж бид нэр дотроо үндснээр гомдол энэ урт хугацааны стресст ороод ингээд яваад байдаг. Ягууртай байгаамаа. Тэгэхээр нэгдүгээр асуудал маань хэн нэгэн хүнтэй холбоотой асуудал гэж. Эндээс яаж өөрийгөө амжруулах вэ? Тэгэхээр бид нэр ингээд тэр урт хугацаанд байгаа тэр стресс хэн нэгэн холбоотой стрессийн шалтгааныг яагаад үүссэн энийг өөрчилж болох уу гэж юу боддог. Яа тэгэхээр ганцхан хөлбөр ингээд бодохоор сөрөг мэдээлэл үсэт идэг. Тэгэхээр энийг ингээд аваад үзэхээр нөр зүй тогтлыг хэдүүлээ мэддэг штэ. Мэдэж авдаг. Тэрийг мэдээд авах нь ямар учиртай юм байна гэж. Тэгэхээр нөр алдар хүмүүсийн ярих дуртай дорны их сэтгэж күнз гэж хүнээ хэлсэн үг юм. Хин нэгэн хүн чамаа гомдоож болно. Харин тэр гомдлын чи гомдлогч хүлээж авахгүй энэ гомдол биш юм а гэж. Тэгэхээр бид нэр тэр үүсчихэд байгаа хин нэгэнтэй холбоотой асуудал маань яг ингээд аваад үзэхэд ерөнхийдөө юм гомдол байдаг. Хүн дээр өөр бүр багын гомдол ч вэ, сайхан үлсэн ч гомдол бий. Тэгээ хэдүүлээ сая хичээл дээр ярьсан шүү дээ. Энэ хүмүүсөө ер нь дийлийнх нь бидний юм ойр тойрны хүрээллийн тодорхой хэмжээний дотн харьцаатай байсан. Эсвэл бүр одоо ч юм харьцаатай байж байгаа хүмүүсийн нэгэн байдаг. Тийм байгааз. Тэгэхээр энэ гомдол яагаад ингэж бид нар хүлээж аваад өөртөө гомдлуулаад тгээ яваад байна гэж. Тийхгүй явж байгаа болохгүй. Тэгэхээр энийг яг тэр тэгээд байгаа биднийг энэ урт хугацааны стресст оруулаад байгаа энэ хүнтэй холбоотой асуудлыг аваад үзэхээр бид нар өөрснөө хохирсон мэдрэмж авчдаг. Тийм учраас тэгээд идэг. Тийм багуз. Яагаад намайг хохирооцсон учраас ямар нэг юм хохирцсан юм шиг мэдрэмж би авсан учраас тэр чинь би ингэ тэгээд урт хугацааны стресс болох өөрийнхөө эрүүл мэдээг ингэ сүтгэж яваад байгаа. Тэгэхээр энэ хохирдсан мэдрэмжийг юм хоцсон мэдрэмж болох юм харах баг. Энгийн нэрвэл. Тэгэхээр миний аав хэлдэг би тэр заш шүү барьдаг л ухаантай хүн байж байсан. Миний хүн ингээ ойр дотны хүмүүстэй харьцаж байгаа найз нөхдөд хүрээлд хүн гэж амьд шиг хоёр талтай. Чамаа гомдоож болно. Насан турш чинь баярлуулж болно. Тийм учраас хүний энэ усын нүшийн тусын санаж авч байгаа гэж. Тэр ялангуяа энэ ойр дотны хүрээллийн хүмүүс ялангуяа одоо жишээ болгож тэр бидний гомдоогоод урт хугацааны стресст оруулаад хүмүүсийг аваад үзэх бүр тийм тас хаар хүн бол бүр байтгүй шүү дээ. Та нар бодоод үзэх. Гэрэл гэгээтэй чамаа гомдоосон байж болж байгаа ч гэсэн бас нэг тодорхой хэмжээнд харьцаад нэг сайхан харьцаа өгч ийсэн. Сайхан дурсамжууд энэ байдаг. Тэгэхээр юу гэж хэлэх гээд байхаар гомдлыг та бод. Тэр гомдоогоод байгаа үнэ өөрт нэг урт хугацааны стресст оруулаад тэр хин нэг яа ингэ бодоод үз. Яаж бодох вэ гэхээр энэ дэр хуваалцах дуртай тэр би яг хэрэгдээд энэ үр дүнгийн хөтөө явж байгаа л да. Олон юм дээр хэрэгэлдэг. Тэр алдарс лайф коуч Луиз Илхи гэж хүн байсан. Манайх мэдэх баг тий. Номонд Монгол дээр их олон хэвлэгдсэн байгаа шүү дээ. Тэр хүний аргалтай. Тэгэхээр саяны ярьсан тэр гомдоогоод байгаа хүний авч нөгөө намд тийм хохирцсон мэдрэмж өгөх тэр мэдрэмжийг эргээгээд хоцсон мэдрэмж болох харах байгаа юм л тий. Яах вэ гэхээр ингэн. Өөрийгөө яг ингээд нэг том театрт ингээд ганцаараа ингээд сайхан сууч намгүй морч. Тэр театрыг хэнийг яаж ажилуулахыг би өөрөө шийднэ гэж ингээд төсөөлөх гэж байна. Тэгээд төсөөлөхөөр нөгөө нэг гомдоогоод байгаа урт хугацааны стресст оруулах нөхрийг тайзан дээр гаргаж зогсооч. Өөр хийж байхгүй. Чи өөрөө л харна. Та өөрөө л харна тэр хүн. Тэгээд тэр хүнийгээ дээрээс ингээд гэр тусгаж гэж байна. Тэгээ харна. Тэгээ тайв ингээд сайнийхаар бодох хэрэгтэй. Энэ яагаад намайг гомдоцсон? Яагаад энэс болоод би энийг бодохоор ингээд шаналаад ингээд гэдгээ тайван бод. Тэгэхээр аяндаа нөгөө олон жил давтагдсан сөрөг мэдрэмж байна. Тэрийг барих хэрэгтэй. Энийг тэр шалтгаан юу вэ юм бол гэж бодоод үзэх хэрэгтэй. Тэгэхээр арай өөр харагдана. Өөрөөр хэлбэл яах гэдэг нь гэхээр өөрийгөө л ингэж тийм
одоо хохирцсон мэдрэмжэл ийм хоцсон мэдрэмж бол өөрийгөө энэс чөлөөлөх гээд байна гэдэг. Тэгэхээр энэ дээр би яг урд нь жишээ болгож яасан өөрөө бодит амьдралын жишээг хуваалцсан явж л хүмүүсийг дөхөн багш. Би эрүүгийн цагтаа газар ажиллаж байсан. Та нартай энэ өнөөдрийн сайхан эрүүл амьдралын юм хүрэх гэж өөрөө амьдралаар би нэлийн туулсаа олон асуудал, үхэл хагас хүний үзэж бол бүх юмыг туулсан юм байна. Тэрний нэг юм би аригчин шахуу болсон. Тэгээ эрүүгийн цагтаа газар гэж төв газар сайхан мандаж гэж ажиллаж явж байгаа. Тэндээсээ хөөгцсөн л дээ би. Тэгээ удамжинд гараад нэг лаз хөшгөлнө гэдэг шиг явж байгаа. Эргээд гууж байгаа цагдаар ороо ажилласан. Тэгээ намайг дуршлагтаа гээд бүр тэр сонгон хайрхан дүүгийн хүн амины хэрэг хариуцсан юм ажил тавьчихсан юм. Тэгээ нэг ажлаа яг явж идэл намайг эрүүгийн цагтаа газар хүн амины хилцээс удирддаг нэг хоёр залуу ирнэ. Нэг нь ялангуяа шаардлага өндөрт. Миний бүх доотлын намайг 4-р хөрст байж байгаа цагдаагийн сургууль байж байгаа. Доотлын 1-р хөрст байсан залуу байгаа. Тэгээ надад үүрэг өгдөг. Тэгээ би тэрэнд урах. Юм бол хэрэглэчих гээл дагнаар урдуу орж ирэл салгадаг нэг юм. Ажилч явдаг. Нөгөөдөг чи байс хийж байгаа л өөрөө чадахгүй ч дараагаараа намайг тогтоолаа. Тэр болгонд би уурлаад охиндаа. Стресс төрсөн. Ажил дээр очиж тэр л дутагддаг нэр шаарцал. Тэгж жагаад яг энэ саяны одоо энэ лөөс илхийг аргыг хэрэглэхгүй. Нөгөө нөхрийг тэр тайзан дээр гаргаж байгаа. Бодлоо. Энэ ихэр нь яагаад намайг ингэж дургуургээд идэв. Тэгээ бодоод ингээд яг саяныхаар ингээд сөргийгөө тавиад эрэг талаас нь хараа бодоод үзсэн чинь. Тэр залуу бол яг хувь хүнийхээ хувьд биш. Яг албан тушаалын хувьд хийх ёстой юм бол хийдэг. Тэрийг би өөрөө сөргөр хүлээж аваад. Нөгөө нэг дүү доор байсан сургаггүй хөлт гарч намайг даргалаа тань гэдэг. Өөрөө өөрийгөө стресст оруулсан байна. Тэгээ сайхан өөрийгөө тайвшруулж байгаа. Нэрээ би чинь энэ залуу чинь энэ нөхөр чинь надад ажлын хүрээнд шаардлага тавьд юм. Энийг би хүлээгээд авчихлаа. Хүлээгээд авал би юу болох вэ гэж бодсон чинь надад тийм хохиртой вирус байхгүй. Тэгэл миний энэ одоо өөрөө хэлбэл тэр залуугийн яаж байгаа нөгөө нэг надад ингээд нэг хохроос мэдрэмж өгөөдсөн юм хоцсон мэдрэмж бодгоо байдал шал өөр харагддаг ч. Би тэр хайцаач гэсэн шал өөр болсон. Тэгээ ажил маань урагштай нөгөөх мөр намайг тодорхойлж ингээд цалингийн нэмэлт хүрт санал оруулах маягтай. Ингээ явчихж байгаа. Тэр ийм маягаар та нар энэ аргыг нөгөө нэг омдогоо түнэ яг ингээд зогсоож байгаа. Өөр ганцаараасаа орчин бүрдүүлж байгаа юм. Төсөөлөд үзсэн. Тэгээд энэ хохироод байгаа мэдрэмж юм хоцсон мэдрэмжээс солиор. Энэ болдгийм баг. Тэгээ боддоо солиход арга л та. Тэгээ нөгөө урд хугацааны стресс гэдэг чинь яг үндэ өөртөө холбоотой учраас ингээд тэнт байгаа хүн юу ч мэдэхгүй явж байгаа өөрийгөө зовоогоод байдаг асуудал шүү дээ. Тэгэхээр өөрийгөө чөлөөлөх юм. Их үр дүнтэй арга шүү. За нэгдүгээр арга нь энэ. За хоёр дахь арга нь юу вэ гэхээр саяны ярианд цугас гарч байгаа юм. Яг бодогдсон бодлоо солих арга. Одоо жишээл яг тэр нэг хүнтэй холбоотой асуудал бодонгот стресс дунгот тэрийг ерөөс бодоо солиод босоод үйл хийд юм уу эсвэл өөр юм үзт юм уу утсан дээр юм хард юм өөрх бодлыг солиод байгаа хэрэгтэй. Shift хийн л гэдэг байгаа англ дээр. Яг төрхөө хугацаа салаад яаж хүн хоёр цаашаа өдөөд өөр үйл тэр мартагддаг. Тэг яг мэдэрсэн үед энийг солиод байгаа юм. Энэ аргыг тогтмол хэрэгтэй. Тэгээ аяндаа залгуулаа саяны үгээр ингэ явах. Нэг солигч сайхан чөлөөдөгд тавигдаад ирдэг. Ийм байгаа шүү. Тэгээ дээр нь одоо тэр ойр дотны хүмүүстэй холбоотой хажууд байж идэг ийм хүмүүсийг яах вэ гэхээр саяны миний тэр ярианы ихэнд гарч байгаа. Нөгөө сүрэг юмар бодоход сайн юм бод. Сольж гэдэг. Одоо тийм нэг Япон ардын нэг зүр цэцэг үүссэн. Надад их таалагдсан. Та өгд мөч их таалагддаг л байна. Бид нэр анзаардаг. Юу вэ гэхээр талархлыг яг гомдол мэт удаан тээж амьдрах гэж. Тэр нь биднэрт ашигтай. Бид нэр яагаад талархлыг удаан тээхгүй гомдлыг улаан тээгээд идэг гэж. Нөгөө л зүүн доктор аавууд чинь бид нар чинь нөгөө байгалийн хуулиар амтан гэдгээрээ биднийг ингэ стресст оруулсан ингээд айц үүсгэж байгаа юмыг удаан тээж туршлага болгочдөг байна. Тэгээ дараа тийм асуудаар давах зорилготой учраас бидний таны буруу ш бидний биеийн онцлог энэ цаанаас ийм тоталцоотой байна. Тэгээ энийхээ эсрэг ухаантай хүн учраас энийг гаргаад энэ хэрэггүй дурсамжуудаа гаргаад эргээгээд энийг сайхан дурсамж болгох. Ийм хэрэгтэй үзье. Тэгээ сайн талыг бодоод үзье. Ялангуяа ойр дотны хүмүүс. Нэг сайхан бодол тэр хүний талаар бодох юм. Мянган сайхан бодол яг адилхан бодолтой тухамсараас татагддаг. Одоо чинь хань ажилтдаг явж байгаа хэрэлтлээ их тэр өсөл тэр нөхрийн чинь таны гомдож бүх муу дурсамжууд гараад ирж байгаа. Тэгээд тэр аав ээж хадам талын бүх юм гарч ирдэг. Тэр шиг яг бодлоо солио нэг сайхан юм бодоод тэр сайхан нэрээ тэгсэн шүү дээ баярлж байсан. Хамт хоорондоо харилцаад хайр сэтгэлтэй уулзсан үр хөвгтэй уулзсан сайхан дурсамдууд ингэ байг сэргийж бодож байгаа хэрэг.
Ийм маягаар энэ хүнтэй холбоотой асуудаас ер нь ангиж хүч болно манайх. Үндсэн хоёр арга хэллээ дээ та. Яг бодогдсон солих нөгөө хүнийхээ чамд үүсгэсэн тийм хохироосон мэдрэмжийг өөртөө хоцсон мэдрэмж тэр хүнийг чөлөөлж явуул. Нэг ийм арга. За дараагийн арга маань юу вэ гэхээр нэг ямар нэгэн үйл явдалтай холбоотой бидний бас нэг урт хугацааны стресст оруулсан зүйл байгаад байгаа. За өчигдрийн эхний хичээл дээр хэлвэл үзсэн дээ. Өнөөдрийн төгөөмөл байгаа нийгэмтэй холбоотой асуудал. Нийгмийн шудраг ус байдал тий төрийн энэ шудраг ус ажиллагаа. Тэгээ биднэрт нэг амьдрал тохиолж өөр зүй лизингийн асуудал. Энэ маань яадаг вэ гэхээр мөнхийн юм урт хугацааны стресст оруулаад ялангуяа тэг өр санхүүгийн асуудал бидний юм өдөр тутмын яарсан юм хадгсан хэмнэлт оруулчихдаг. Хүссэн үсэг. Тэгээ ялангуяа нь хотын амьдралчд юм болсон шүү дээ. Өглөө босоод хүүхдээ өргөж хөө ажиллаа өгөх. Тэгвэл биднэрт байгаа хугацаа маань хийж байгаа ажилд хүрэлцэхэр болчихдог. Энэ угаасаа тэгэл урт хугацааны стресс үүсгэж байдаг. Тэгэхээр эндээс яах вэ гэж. Тэгэхээр энэ дээр нэг ийм арга байна. Өөрөөр ийм харьцуултын арга хэрэгж байна. Тэгээ би яг энийг бол муухай хойж сайхныг мэдэрнэ гэсэн нэр хүчээд идэв. За эхлээ нийгмийн асуудал аваад төр зэсэгтэй холбоотой асуудал. Яг өнөөдрийн бидний энэ амьдарч байгаа цаг үе би ийм байгаа. Надад хэцүү байна. Манай ээж тэгж хэлдэг. Өөхт оногдсон зовлон хамгийн хэцүү зовлон байт юм. А бусад ингэ нийтээр оногдсон зовлон хүн ойлгодог. Яг өөрт оногдсон зовлон чамаас хинч ойлгодог. Тэгэхээр бид нар ингэ энэ олуулаа 1000 гаруулаа ингэ сууж байгаа ч гэсэн яг миний ярьж байгаа сэдвтэй холбоотой асуудал төр танд байгаа энэ асуудлыг өөр хинч ойлгохгүй танаас чамаас өөр. Тэгэхээр миний энэ хэлж байгаа юмыг хэрэглээд өөрөө л хэрэгж үзэх хэрэгтэй байна. Тэгэхээр тэр нь яаж ийна гэхээр энэ харьцуултаа арга хэрэглээд байгаа гэдэг нь яг ингээ өөрийнхөө тулцсан хэцүү байгаа тэр нийгэмтэй холбоотой асуудлыг сайхан ингээ тайвнаар бодож байгаа. Ээж авахаа цаг үйт. Эсвэл юм газар зүүн байрлал гэдэг. Өөр улс ор. Одоо энэ арабын орнууд мөнхийн дайнтай юм улсууд байна. 50 амьд юу зээл авч болохгүй. Зээлч гэж байхгүй ойлголттой. Үхэж чата яаж амьд байх уу гэдэг улсууд байна. Тэгэхээр энэ дээр ийм хоёр юм байна. Нэг нь болохоор цаг хугацааны хувьд урагшлуулад өөрийгөө харьцуулаад үзсэн. Одоо аав ээжийнхээ үедээ тэгээ нэг заана 20 жилийн өмнөхтэй харьцуулаад бодоод үзтээ. Нөгөө социализм уу юу гэж ярьдаг. Тэр чинь юу ингэ зээл авч амжилт авахгаа ингэ зогцуулах тийм боломж байхгүй. Бүх юм уусар. Таны гэр бүлийн асуудал, ажил төрөл хувийн бүх асуудлыг хин нэг нь орж иж төр зэсгэд иртэ шийддэг. Хөдөө амьдарч байгаа хотод амьдрах ирэхгүй. Тэр урт цаг хугацааны үед байсан тэр хэцүү юм өөртөө харьцуулаад бодоход нэрээ би чинь боломжтой байгаа юм байна шүү дээ. Хэрвээ би өөрөө хүсээд хөдлөх юм бол надаас ингэ шалтгааллахгүй надад ийм дарамт үүсэхгүй ийм орчин цаг үе нийгэмд амьдарч байгаа. Харьцуулт гараад ирнэ. Тийм бооз. Эсвэл тэр цаг хугацааны байрлал явцдаа яг саяных шиг тэр өхөж чадчих хүний бичлэг үзэлт. Бодит бичлэгнүүд байгаа ш. Хэдүүл энэ YouTube, Google хэрэглэдэг шиг ингээ үзээд харьцуулаад нэг кино байсан ч бол хүн эцсийг үзээд өөрийгөө бодоод хөө энэ яаж үгүй би ёстой нэг монголчин өөрөө л хүсэх юм бол ёстой дураараа тонгоч болдог сайхан оронд амьдарч байгаа юм мэддэг. Тийм маягаар энэ асуудлуудыг хөнгөлж ингэж нэг сөрөг бодлоо эерэг болгож хандлага нь харах өнцөг өөрчилж болдог. Тэгээ энийг энэ үйл явдлаас салах юм дээр харьцуултын аргыг та нар маань хэрэглээд үзээрэй. Тэгээ өөрөө чинь бас амьдрал тийм хүнд үед байсан ба шүү дээ. Одооны ингэ химнэлд орцсон гэл ингэ яараа сандрал адгаж байгаа юм а эргээгээ бодоход бүү тэрнээс хүнд үе биднэрт байдаг шүү дээ. Өнгөрсөн хугацаанд. Тэрийгээ одоо яг одооныхтой харьцуулмаа юм. Харьцуултын аргыг хэрэгжилж байна. Үйл явдалтай холбоотой урт хугацааны стресс ангиж болно манайх. За ерөнхийдөө нэг ийм аргуудыг та бүхэтэйгээ хуваалцлаа. Тэгээ энийг өдөр болгон ингээл одоо ингээл амьдралдаа хэрэглээ явж байгаа учраас баян хэрэгжүүлээ яваад хайрын 70 тухамсарт ерөнхийдөө ийм өөдрөг болчихор хүн санаагаар багасчт юм бэл. Ийм гомдол тэгээл за намаа ингэсэн шүү, энэ ингэсэн шүү гэхээс илүү нэрээ энээс болж би ингэсэн учраас өнөөдөр өдий зэрэгт явж байгаа. Яг үний хэлэхэд одоо би буйнаатайгаа анилаад та бүхэтэй энэ хичээлийг суулгах гэж овоо юм тохсон би 5 жил үл ёстой нөгөө нохоо айгуун гахаа нуцсан гэдэг шиг гэр оронгүйч явж үзсэн. Тэгж яхад хамгийн дотны хүмүүс дотроос доромжилт. Энэ муу нохоо шиг хөөгөө гаргана гудамж хийжсэн би надад. Тэр өнөө ингээд яг ингээд тэр хүнд хэцүү байсан ч орчхор юм аргачлалуудын талаар мэдээд хэрэглээд ингээд сурцсан байсан учраас харин ч тэр хүний тэр надад хатуурсан хатуурхал өнөөдөр намайг өдий зэрэгтэй суугаад та нарынхаа өмнө яриад энэ эрүүл амьдралыг хийгээд онлайнаар юм явах. Тэр хүний хатуурхал намайг миний шарыг хөдлөж би баярлдаг. Тэр нь баярлж байгаа нь яаж юм гэхээр би ухаантай биш. Яг л энэ тэр хүнээс ирж байгаа сүрэг энэ гомдол энэ надад үүсэх гээд байгаа урт хугацааны стрессийг хааж уцаагаад явуулаад
өөрийгөө чиглүүлж болгодог. За ерөнхийдөө юм байна. Тэгэхээр та нар маань яг энэ сэтгэл санаатай холбоотой асуудал дээр мэддэг хүртэл хийдэг юм шүү гэдэг. Хийгээд үзэр. Юу хийх вэ гэхээр өнгөрсөн дурсамжаасаа суралцсан. Ирээдүйдээ итэг. Ирээдүйг бити хараар бод. Хичнээн өнөөдөр ингэж ийм санагч байгаас энэ сөрөг мэдрэмж ирээдүйг бити наа. Өнөөдрийн гой мэдрэмжтэй тэр өнгөрсний тэр муухай дурсамжууд бити чирч. Яг одоо цагтаа өөрийгөө өөдрөг болгоод ингэж ирээдүйдээ итгээ сайхан амьдрах хэрэгтэй. За ийм бэ. Тэгээ та нар маань авах гэх ухаанаар хандаад хэрэглээд үзэх юм бол хэрэглээд үзээрэй. Ямар ч байсан нэлээд үр дүнтэй аргууч бид нар. За түр баяр та маргааш уулзлаа.